харж байгаачлаа одоо өртөө подкаст ингэж эхэлж байна. Өнөөдөр хийх юм лээ. 4 гинэ. 1 сарын 4. За 2025 онд золгосон ямар вэ та? Гоё нөө 4 хоног өстой гоё л. Цоо шин байж чадваа. Тийм. Ер нь амар гоё он гарсан юм шиг санагдсан болоо он гарч яхад. Гэтэ оны сүүл амар хэцүүсэн. Луу сүүлээ шаарддаг гэсэн. Луу ч дуусаагүй үстэй. Үгүй яах вэ гэхдээ 25 он болоо. Шаруулт нь үргэлжлсээр л могой. Бас хорлонтой шүү. Гэхдээ нэг жилд ямар их юм болж болд юм бэ те найздаа. Жишээлбэл одоо манай подкаст хичнээн сар завсарлаа. Хэд ч дундаасаа эхлэх гэж оролдоо. Би бол жил 2-3 сарын дараа ирж байгаа. Тийм шүү дээ. Өнгөрсөн жилийн 11 сар. Одоо та бүхэн харж ирсэн. Дэлгүүр хангаа гээд манай Монгол гэрэттэй дугаарыг ярьдаг. Дөг маань. Уун байдаг. Тийм байдаг. Тэгээ одоо энэ хүнийг бүр чирж авчираад суулгах чад байна. За өөрсдөө танилцуулаач тийм. Йоо. Яах юм бэ? За. Танилцуулмаар байна. Ингээд юм. Адэр ингээд нөгөө нэг стикер нааштай. Харж байгаа чинь бүрэг ичим юм. Бүрэг ичимхий үнийг зүгээр подкастыг гэж авчирангуудаа судлангуудаа ингээ камераар бичлэг хийгээд. Тэгээ манай гоё гартлаас гоё гастай манайхаа. Тийм. Бид 3 ингээ 4 цаг ноцолцсон. Би дигдэж байна уу? 3 цаг ч юм. Амар удаан хаталцсан тийм. Тэг хитрхи удаан хаталцсан ч одоо бүр дуу муунд гарч барахаа болчиход нүггүй юу? Сайн сонсон юм толгойд ирэлтэй. Тийм хүний амьдралд ингээд их юм болж болд юм байна. Яриад үгүй. За яа одоо жоохон сериус нэр. За 2024 он ямар өнөөдрийн дугаар гэхдээ нэг амар сэтгэл зүйн тэ хөвөний асуудал руу нэг чиглүүлэхгүй карьерийн хувьд ч юм уу ажлын хувьд өсөлт дэвшил дундалт нь ямар хуу байв юунд оролцсон яасан хийсэн гэдэг талаар ярил. Тийм. 24 он гоё өсөө тэгээд амар олон гоё төслүүд дээр оролцлоо. Тийм тэгээд олон ч юм ойлгож авсан жил байлаа. Байлоо. Яг карьерийн хувьд ингээд жоохон даун байж байгаад 24 25 онлого орсон уу эсвэл яг ингээд шийдэгдсэн. Болчоод нэлээд тэгж жаад орж ирээд 24 лөө. Тэгээ 24 дээр жоохон сэргэлт авсан юм уу? Одоо 25 дээр хална гэдэг. Тийм шүү дээ. Тэр нөгөө уулзсан шүү дээ. Чи байвал рифт уулзсан чинь дөх яг асчихсан. Тийм. Яг концепт дээр хийх ёстой байна гэдгийг ойлгоцсон. Яг алдчихсан бүр нүдсэн ингээд Тэгсэн чинь тэгээд жаахан даун болсон. Гэтэ яхаа тэгээд одоо тэгтээ айгуу сте. тийм даун болоод хам байхгүй зүгээр яг энд байх хэсгүй маань ч юм уу гэдэг юм уу. Жоохон өөр юм газар өөр юм хийх ёстой. Тиймэрхүү юм дээр л фокуслал явж байгаа юм шиг санагдсан шүү дээ. 25 жоохон тийм хувийн тал руу явах ёстой юм байлээ. Тэгээ би яг компанид л чадахгүй гэдэг мэдэрсэн зэрэг сүүл нэг газар очиад тэгээд орсон чинь яг ерөөсөө таалагдаагүй. Тэгээд жоохон фрилансер маягийн байх хэрэгтэй юм гэж үү? тийм эсвэл юм найзуудаараа нийлж хүмүүдэхгүй яг юм хамт нийлээд ажилтдаг байсан хүмүүстэй хамт нийлж ажиллах ч юм уу. Тэгвэл юм шинэ орчин дахиж орж чадахгүй болсон юм шиг санагдсан. Дахиад бүх хүмүүстэй шинээр танилцаад нэг жил өнгөрсөн дараа энэ юм л хүн байсан юм гээд тиймэрхүү сэтгэл зүйн байна. Юу юм бэл нь штэ. Одоо нэр гисэн тэр нөгөө нэг ингэж хэлэх дургуйч гэсэн нөгөө нэг нас явах тусам гэдэг шиг яг ингэж орчин өөрчлөх бүр амар хүн тусдаг болсон билээ. Тийм. Би ч масыг өмнөх гинэ одоогийн ажилдаа орох үед надад бүр ингэж айгүй нөлөөлжсэн ингэж амар сонио. Бас том найз одоо тэр би ингээд жил гана 2 жил ажиллаагүй ба шүү дээ. Тийм. Миний хууч ажиллаж байсан хүмүүс ерөнхийдөө бас байхгүй. Тэгээ би одоо ажилдаа орох хэрэг хамгийн том найз нь тэр хамт болгомоо. Яаж тэр хүмүүстэй дахиж өөрийгөө тайлбарлах уу? Таниулах жалгүй л дээ. Гэтэ яаж дахиад өөрийгөө орон зайгаа үүсгэх үү гэдэг. Хамгийн том найз тэр юм байна нэрээ. Тэгээ би бас тэрнээс болоод төлөв ангаш дөг шиг юм бодоод байгаа байхгүй. Компанид ажиллах. Харин тийм. Тэгтээ тэр чинь яг залхуу бодол хийж магадгүй л дээ яг. Тэгтэл бас биш юм байна гэж бодоод. Чамд 2024 он ямарсан? Надад гоё сон чийлсэн. Юу
хүний амьдралын хамгийн чийл мөчч юм тэр юм шүү. Тэг гэртээс бид нар ингээд заяа би одоо бодохоор оюутан байхдаа амар их манайх чи нэг 30 хэдэн кредит үздэгс байхгүй. Тэгэл хичээлээр нүдүүлээ. Тэгэл очиод төгсөх ёстой гээл амар диплом гэж шаналал. Тэгээд эренгуутаа шууд ажиллах ёстой гээл бас амар ажиллаа бөмбөвтүүлээл. Тэгэл ингээд амар механик явд юм хүн. Тэнгууд ч гівэнт ингээд ээж болоо тэг гэртээ ингээд сууж үзчихэж шít. Тэнгууд тарих амар амраад би нэрээ юм блэ гэж бодож хэлэн заяа. Яг тийм gap хэрэгтэй мөлий. Оюутнуудыг gap year ав гэдэг чинь бас амар учиртай. Тэгээд яг юу хүсэж ийсэн энтрээ бодоод олонгууд 10 жилд байсан миний яг хүсдэг байсан одоо би биш байхгүй юу? Би арай илүү креатив, арай илүү өөр юм хүсдэг энийг одоо хичнээн чилж юм. Гэхдээ яг энийг бүр үнэхээр энэ жил мэдрээд гэхдээ хажуугаар нь ингээд нөгөө ажиллаа хийж лээсэн л та халтур гэж хэлдэг шүү дээ. Хийжсэн. Тэгээд тэр тулдаа бас нэг өөртөө итгэл жоохон байна. Тэгээд жоохон зориг ороод тэгээд би хамгийн гол нь подкастн дээр бодлох хэрэгтэй байна. Тэ. Гэдгийг өөр биднэрт одоо нэг юм байна шүү дээ. Нэг юм байгаа байхгүй. Энийг ингээ хөгжүүлээ. Тэр бол хүнд яг байгаа юм авч явна гэдэг чинь хамгийн том чухал үүрэг хариуцлага мэн гэж би 24 онд ойлгосон заяа. Тэгэл он гаруугүй юу ингээл хурж ирэлсэн шүү дээ. Гүйл баг нэг сарын нэг бичиж 31 40 тэгсэн шүү дээ. 31 он гарахаас хөгтөрөөр нь чинь. За одоо ингэ шүү тэгээ шүү хүмүүс амар нийс салаад ир. Та нарт тэгэхэд юу вэ? Нийс салаад ирсэн. Копи яг мэдхгүй яг үжсэн бол энэ. Орой шүү дээ чинь тэгээ. Юм л идчихсэн л хата. Юм үжилтэй. Тэгэл нэг сарын нэгэнд сэрвүүгүй юу бодоол. Чам ямарс. Надаас би бас ингээд төсөл дээр ажиллаад ер нь төгжрэлт их цаг заваа өнгөрүүлөө. Тэр яаж юм бодд юм бэ? Та ажилласан амар гол. Тийм манайх ч одоо баруун хязгаар шүү дээ. Яг юм бодхоосоо ч илүү их ядардаг юм байна. Гэхдээ би ингэж бодсон. Миний яг энэ 24 оны хувьд нэг юм креатив байдал бол өстой шалалтаа буусан юм шиг санагдсан заа. Юу ч аахгүй. Нэг юм барилга ухсралт, барилга нэг хар зураг нэг тиймэрхүү юмдаа зурлцараа л дууслаа. Тэгээд тэрнээс болоод ч юм уу нэг юм дутаад байгаа юм шиг мэдрэмж ингээд төрөөд байгаа байхгүй юу? Креатив байдал юм гоё нэг юм. Тэгээд би өнөөдөр Муурагийн юун дээр офс дээр орсон чинь амар гоё. Бүхэмнийх тийм креатив чи тийм чимхлүүр жижиг сажиг ингээд яа юм нэг тийм детальны юм гоё юмнаас холдсон байсан юм байна гэдгийг айгүй ойлголоо. Тэгээ 2024 он төсөл дээр тэгтээ ажиллахад гоё юм нь бол нөгөө зорилгон тодорхой энэ юм дуусгах тэдэн онд тэгээ юуны төлөөс би ажиллаад байгаа гэдэг юм байхгүй гадаа яг миний барилга намаа ингээ хүлээгээд байгаа болохоор тэр зураг тэр нь бол таалагдсан. Гэтэ жоохон өнгө туцсан. Өнгө бол үнэхээр туцсан. Яг хар цагаан ажлын зургийн жил байлаа миний хувьд 2024 он. Гэтэ амар туршлагач байна. Тийм. Ёстой юу ч мэдгүй л байсан бэлээ. Одоо тэгээл бас мэдгүй л байна. 2025 онд одоо ярих байлуу. Очлаарэ. 2025 онд одоо тэгвэл яа гэж бодож байна. Хувингагийн хувьд бол маш том жил. Би зүгээр ажил хийхгүй ч болох. Мэдгүй би амар конфест одоо яах вэ? Би нэр өдөр алгадаа яах вэ гэж бодчих. Ажлаа өргөжлүүлээ хийх үү гэж юугаар явах уу гэдэг. Сонголт байх тусмаа тэнэг болчихно. Тийш. Би одоо хийхгүй ч явах сонголт байна. Хийгээд хуучин ажилд орох сонголт байна. За тэгээ шинэ ажил бүр шал өөр юм хийх боломж байхгүй ингээд завсарлага авцсан учраас тэгэхээр ингээд бүр улам хэцүү болоод ямар ч жилээс нийгэм урагшилж ийн гэж амар утга учиртай юм бэ л үн. Гэхдээ би сурыг гэж бодож байгаа юм бол. Заавал ажиллах гад яг халтур ч юм уу ингээд намайг сорьсон янз бүрийн ажлууд орж ирвэл хийн. Гэхдээ нэг компанид ажиллаад яг ингээд 7 хоногийн 5 өдөр ажилладаг тийм ажил гэхээс илүү сураад арай жоох өөрийгөө хөгжүүлээд бас одоо арай л дутуу байгаад юм уу. Тэгээд сэтгэлтэй хүртэл нэг болдог ч гэдэг. Тэгтээ хүн сэтгэлтэй хүртэл болд юм бол. Би зүгээр сурмаар байгаа хгүй. Тэгээд болвол бүр гадагшаага тэтгэлэг аваад тэгээд дахиад жоохон сураад тэгээд ирэхэд чинь бас
30 гар 30 төгч шүү дээ. Хэрвээ яг ингээд Чи сураа яваад ирэхэд хүртэл төгсөр л ах юм уу? Гарчиг байх юм уу? тэр Ямар залуу юм бэ? 30 нилийн гарсан байна. Тэр үед яагаад эхэлж болохгүй гэж бас бодогдоод байгаа байхгүй юу? Тэгэл одоо надад амар олон ингээл асуулт байна. Тэгэл аль нь яг би алийг сонгох хэрэгтэй гэдгийг шийдэж чадахгүй болохоор одоо яг тэр сурах процесс нь надад хэлж өгөх юм болов уу гэж найдаад байгаа байхгүй. Ерөнхийдөө подкаст хийж гиснээс хойш хот төлөвлөлт рүү аягүй сонирхолтой болоод хот төлөвлөлтийг нэлээд сонирхож байгаа болохоор хот төлөвлөлтөөр магадгүй сурчаад ирвэл бүр сонирхолтой болов уу гэж бодож байна. Гэхдээ надаас сурна гэж бити хүлээе. Хүлээж байгаа шүү дээ. Одоо ингэ хүлээж л шүү дээ. Манай ажилтж орсон биш бодгоо. Танаад ч. Гэхдээ нэрээсээ жилд амар их юм болд юм байна. Ингээл жилээ бодоод үзэхээр ингээл энэ жилдээ 24 онгоц нэлээд ял юм боллоо тэгээд. Болсон. Тэгээ дээрэс нь манай одоо Монголын Улаанбаатарын амьдрал ч бас амар өрнөлтөө шүү дээ. Ингээд амар их юм болж идэг. Тэрэн дунд тэгэл туучаал. Өмнөгийн яг нөө бичлэг сүүлийн юу бол 24 оноод өмнөд гаргасан баха шорт бичлэг үстэй. Тэрийг харахад л амар их болсон. Бужигнаад яасан ч их хүн ирсэн те юмуд гадны том хүмүүс. Йоо тэгснээ рил хийгээ тэрийгэ цоглуулсан байлаа шүү дээ. Хин баг цоглуулга юм шүү. Тийм. Цоглуулганд орсон. Энэ жил чинь их хурлын сонгуул болсон шүү дээ тий. Тийм. Тийм шүү дээ. Сонгуультай жил. Тийм шүү дээ. Би нэр асуу гэж бодчихсон шүү дээ. Ер нь үзэгчдээс ч гэсэн сонсож байгаа хүмүүсээс ч гэсэн асуу гэж. Ер нь манай салбар чинь айгуу тийм бүгд амар даруухан шүү дээ тий. Карьер хөөх тийм хүн ер нь хоор тэгээд за Австралийн компанид болдог. Тэгээд энэ жил манай архитектур хот төлөвлөлтийн салбарынханд айгүй том амжилт гарсан одоо манай Лука ах байна. Улсын их хурлын гишүүн болж чадлаа. Тэгээд тэрийг бол би маш том амжилт тэгээ манай салбарын нэг юм айгүй момент гэж хараад байгаа байхгүй юу? Надад бол тийм санагдаж байна. Зарим нь яг улс төртэй холдлоо гээл жоохон эсрэг комменттэй байж магадгүй. Тэгээ би энийг бол бүр амар олзуурах гэж харж байгаа. Одоо л нэг хонглын үзүүрт гэрэл астаа шиг санагдаад Лукаха одоо яг ингэ шийдвэрлэх төвшөнд очиж байгаа. Тэгэл ажлуудын ингээл хараад хайгуудын даавал яхад үнэхээр ингээд номын үтсэн хүн чинь шал өөр л байд юм ээ. Тэрийг одоо зөвхөн Улаанбаатар гэлтгүү улс даяараа бас мэдэрч байгаа шүү дээ. Таны үед Лукахийн амжилтыг юу шүтж байна? Лукаха ороод ир. Дөрөвдөгтэй чинь. Гэтэ тийм баярлж байгаа. Ямар ч байсан энэ жилийн одоо жоохон ус төрлөөр орох юм бол хүмүүс юмнаа их сайн хэлдэг, шаарддаг. Тэгээд илүү жоохон дэвшиж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа. Тэгээ чиний бас хэлж байгаачлаа манай салбарын хүн бас ийшээ ингээ ороод хараад тий бас санаа оноогоо ингээ хилээ явж байгаад баярлж байгаа. Гэхдээ надад жоохон ганцаардж байгаа юм шиг санагдчихж байгаа. Яг юм. Гэхдээ яг энэ юмны эхлэл гэдэг чинь амар чухал шүү дээ тий. Дөнгөж эхлээд ингэж байгаа. Тийм болохоор бас би нэг зүйл хэлмээр байгаа нь манай залуучуудаас ингээд гарсан хүнээ ч юм уу тий салбарынхаа хүмүүсийг шүүмжлээд байхгүй аль болох дэмжээд яагаад энэ өнцгөөс харж ийн яахаар байна гэдэг тал дээр нь дэмжээсэй гэж бодсон байхгүй юу? Би бас саяхан нөгөө нэг ийм нэг юу болсон юм а конференц болоод конференц гэж тий. Нэр очсон тий. Амар идэхгүй заа. Дижитал архитектур. Дижитал архитектур байсан. Тэгээ барин 1 цагийн дараа мараа эхэлсэн. Эхлэх хугацаанаас. Тэгэл ингээ би нөгөө цуг явсан хүнээс ингээ сонсохоор манай салбарын угаасаа л идэхгүй штэ. Угаасаа нэг хүн ирнэ гэж бодоагүй штэ гэлдэг заахгүй юу. Үнэхээр залуучууд амар идэхгүй юм бэ штэ гэдгийг би ч гэсэн идэхгүй нөхрөө явж байгаа л очиж байгаа штэ. Би ч бас ингээ хэлдэг юм чи юм. Тэгтээ бас нэрээ бас нэгнийхээ дэмжих, сонсох тэндээс ингээд айгуу тийм юм ассан хүмүүс байгаа байхгүй ингэчгийнсэн манайхан гадныхан ингээд штэ бүгдээр ингээл та ийм харсан чи инглиштэй гэсэн айгуу гоё тийм санаа гоё сэтэл авахар зүйл байсан. Тэгээд бас тэр тал дээр ч гэсэн хүмүүс идэвхтэй байгаасай гэж маш их хүссэн. Би бас өөрөө ч гэсэн идэвхтэй өөрөөсөө эхэлж ижил бусдаа шаардсан шүү дээ. Тийм болохоор би бас энэ жил тийм зүйл их идэвхтэй байдаа л гэж бодож байна. Харин тийм бид нар манай подкастны үүрэг бас тэр ах штэ тий. Яг салбарынхнаа жоох идэвхжүүлэх ч юм уу нэг жоохон мэдээлэл дамжуулах бас үүрэг байгаа даа тий. Дамжуулах мэдээлэл зөндөө байгаа гэсэн.
би энэ дээр жоох сөрөг юм ярьчих галээ л. Ярээ. Тэр нэг үйл ажиллагаа явуулж байгаа, үйл ажиллагаа зохион байгуулж байгаа хүмүүс өөрсдөө ийм хүмүүсийн ирэх шалтгааныг өөрсдөө зөв тодорхойлж чадахгүй юм санагдаад тийм. Янз бүрийн би ч бас нэг жоохон тайлдаж авсан янз бүрийн гэх юм уу. Тэгэд яг хүмүүс бас одоо юу гэх юм. Үнэхээр би хүсэхгүй надад нэг таалагдахгүй бол би одоо нэг идэвхтэй бай гэж очихгүй байхгүй. Тэгээд тэрэн шиг яж яхад бүх оюутнууд ч юм архитектураар сурч байгаа жоох тачаа амбицтай хүмүүс байгаад байдаг. Тэгвэл тэдэрт ингээд нэгдсэн яг гоё тэр дотоод байдаг юм үз санаач гэдэг юм үү. Тэдрийг ингээд ухаж гарч ирэхгүй болохоор нэг юм тулгаад байгаа юм хэлээд идэх юм. Ямарсан ингээд маркетингаар зөв хийж чадахгүй ч юм уу. Тэгээ яг юм гол зөв юм тэдний хүсэж байгаа зүйл юу вэ гэж бодож хэлэхгүй байгаа ч юм уу тийм болохоор хүмүүстэй цуглах юм шиг байна. Тийм тэг санагдаад байна. Тэгэхээр хүмүүс ирэхгүй байх гэхээс илүү яг ирүүлэх юм яагаад өөртөө чадаагүй юм гэдэг дээрээ дараа нь бодоод за нэрээ энэ болохгүй маань арай өөр юм гэж үзэж байна. Тийм сайжирч явахгүй л юм байна. Тэрнээс бол бүгд итгэхгүй штэ гэж бодвол бас итгэвтэй байгаа байхгүй юм бас. Тэгтээ орчин үеийн залуучуудын анхаарлыг татах нь хэцүү юу вэ? Ер нь амар завгүй амьдралын хэм маягтай. Тэгээд ихэнх мэдээллийг сошиалаар авчдаг. Анхаарал татна гэдэг ер нь бас жоох хэцүү юм шиг надад сүүлийн үед мэдэрдэг. Надад одоо сүүлийн үед санагдаж одоо ингээд ажил дээр гарсан архитектурууд ер нь итгэхгүй болтго юм байна. Тэгээд тэр нь амьдралтай холбоотой мөнгө олох хэрэгтэй ч гэдэг юм. Тэгээд ер нь бол яг уртгаа ярил амьдарч байгаа хүмүүс идэвхтэй байх шаардлагагүй. Тэгээд амьдралын тогтоод ирсэн жоохон нэг одоо 30 40 гарсан ах нар гэх юм уу тийм. Тэд нь болохоор жоохон идэвхтэй болоод ирдэг ч юм уу. Энэ 20-д ийм архитектурууд нь болохоор бүгд тэрийг бодох завгүй байдаг байхгүй. Тэгээд дөнгүүд идэвхтэй байх боломжтой хүмүүс нь оюутнууд байна. Тэгээд нэг 40 50 ч юм уу тийм компани захирлах нар ч юм уу. Тийм ах нар байна. Тэгээд тэгтээ оюутнуудад татчих чадахгүй байгаа. 40 50 хүмүүс нь үзэл бодол нь 20-д хүмүүсийн хоорондын бодол нь ерөөсөө огтлцохгүй байна. Бид нар саяас тийм нөгөө нэг утопия гэдэг нэг юу хийсэн оюутнуудад уралдаа тэмцээн воркшоп зохион байгуулсан. Тэр миний айгу олон жил бодож исэн төсөлтөө. Тэгээд яг миний сансаар жоохон болоогүй. Гэхдээ дажгүй гоё болцсон. Тэн дээр бас чинь 10 баг 30 хүүхэд бүр цуглуулсан юм уу? 30 хүүхэд цуглуулсан бас амар ирэхгүй байх гэж бодсон би 30 ирэхгүй байх гэж бодсон чи ирсэн. Тэгээд амар дажгүй үрдөнтэй дууссан. Яг зохион байгуулалт яалт хамаалт жоохон юм гарсан. Гэхдээ ерөөхдөө амар дажгүй болоод хүүхдүүд амар бас итгэвтэй байгаа юм байна да гэж би бол тэндээс харсан. Тэр оюутнуудыг жоохон зөв юм олоод хатгачих юм бол бас итгэвтэй байгаа л юм гэж бодсон. 10 жилийн хүүхдээсэн чи. Архитектор болно. Тийм архитектор болно. Утопигийнхаа тухай чи жоохон дэлгэрүүлээд яаж. Яг харсан бас яг үндэс юм байна. Утопиагийн нөгөө нэг анхны санаа нь би нэг Италийн нэг тэмцээнд орсон юм. Нэр нь л магц. Тэрний гол санаа нь болохоор хуучин байгаа юм балгасуудаа одоогийн шинэ орчны нөхцөлд яаж шинээр ашиглаж хүн идүүлдэг болох вэ? Яаж энийг ахиж амьдруулах вэ гэдэг тийм төслөөс аахгүй. Тэгээ энэ нэрийг төслийн яагаад Монголд байж болохгүй нэгэд. Тэгээд тэр чинь нэлээд эртнээс батсан байна. Тэгээд хийх гэж явж байгаа чадаагүй. Амар олоод баг үрдүүлээд болохгүй болчихсон аахгүй. Тэгээд сая яг бүрдээд болоод таах бол манзушир хэд дээр хийж батсан. Тэгсэн чинь тэгээ локейшн миний оролцоогоор өөрчлөгдөд. Тэгээд харах юм бол гастар болоод явцсан. Тэгээд гол зорилго нь бол юу яг тэгээд концепт уралдаа хүмүүсийг жоохон энийг яаж ашиглаж болох вэ? Энийг жоохон юм мессеж өгөнгөө юу те энийг нэр ингэж ашиглаж болт юм шүү дээ гэдэг нураахгүйгээр те энэ балгас биш жоохон ашиглах юм шиг л гэдэг юм. Тиймэрхүү байдлаар агуулгатай бай гэсэн санааны уралдаа. Тийм юм болж байгаагүй юм байна уу тийм Монголд тийм концепт уралдаа болж лээсэн баглаа. Сэргийн засварлахтал тийм. Тэрнэр бас яг сэргийн засвал биш байгаа жоохон фантазлаад абстракт юм уу тиймэрхүү байдлаар жоохон гоё юм постэр болцохоор хэмжээний графиктэй ч юм уу тиймэрхүү юм бас гаргуулъя гэж бодож байсан юм бол болсон тийм. Үр дүн ямар вэ? Үр дүн миний хувьд заяа. Яг хөө ерөөхдөө дайж болцсон. Миний хувьд болохоор би нөгөө харцсан байсан зүйл бол болоогүй санагдсан. Тэгээд байршлал нь өөрчлөгдөөд эцэрхий томдоо цаг хугацаа амар тавьчих болоод хүмүүс амар окей. Гэтэ амар сайсан 7 хоногийн дотор ихэд
Гэтэ тэгж хүмүүсийг шахаж болохгүйсэн байх гэж надад бодогдсон. Тэгээ оюутнуудыг би өөрөө оюутан байсан нэг хоногийн дотор чи самбар хийгүүл юу яриад байгаа юм гэж хэлмээр байгаа байхгүй. Тиймэрхэн болцсон. Тэг газрын амар том судалгаа их шаардлагатай тиймэрхэн нөхцөл дээр авчиж байгаа амжихгүй байдаг. Тэг жоохон юу үр дүн тийм чанартай бол гарч чаддаг юм шиг санагдсан. Тэрийг юу нахаж зохион байгуулах байх. Илүү жоохон сайжруулах байх. Гэхдээ яг хийж үзэн гэж алхам ярьж байгаа л та. Тэгээ алдааны зөндөө байсан тэрийг застан талж байна. Тийш дээ. Одоо ингээл улам сайжрал явна шүү дээ. Улам сайжруулах. Юм чин сайжирдаг шүү дээ. Доор хийх байх хооронд. Одоо бас гой үзэсгэлэнгүүд манай хот төлөвлөлтийн ингээд нөгөө зургийн кати үйл ажиллагаанууд бас шин сорог чадж байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр бас хүмүүсийг уриалмаар байгаа юм. Гэхдээ бас хангалттай хандлт аваад хүмүүс бас хэрцангуй ирсэн юм шиг байгаа. Үнэхээр яг саяны дүг хэлтгэхээр залуучууд юу хүсэж байна гэдгийг бас олж харж чадсан гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгээд тэр үзэсгэлэнг очиж үзэхэд бол үнэхээр өөр амьсгалтайсан. Одоо яг одоо гадны үзэсгэлэнгүүд чигтэй үнэхээр юм баа тэгээд яг тэр бид нар чинь би яг үнийг хэлэхэд бүр ойтон байхдаа 10 жил тахта үзэсгэлэн үзэхээр зүгээр өнгийн л хардгсан одоо ерөнхий атмосферыг хараал гараад. Гэтэ үзэсгэлэнд очиод текст уншдаг соёл надад байгаагүй заяа. Ер нь текст баг байдгүйсэн. Тэгээ Японд очисон чинь нэг жижигхэн юм дээр л мангар их тайлбар бичдэг те. Тэрнийх нь урд шаваал бүгдээрээ уншаал. Тэгэл цаашаа яваал ч юм те. Тэгээ яг үзэсгэлэн гэж ийм л юм байт юм бэ ингээд бодсон мэсэн чинь Монголд ирээд тэгээд катын хийс үзэсгэлэн бол нэлийн чанартай гэж харсан. Тэгэл яг саяны Utopia-ч тэр катихны хийж байгаа үйл ажиллагаанууд тэр ингээд алхамаар айгуу гоё юм чанарчаад байгаа юм шиг надад санагдсан. Тэгээд энэ чэнэ сурж байгаа оюутнууд ч гэсэн энэ одоо дэлхийн жишгт байгаа зүйлсийг тэгээд дөөсөөс Италийн нэг уралдаанаас санаа авсан гэдэг дэлхийн жишгт байгаа зүйлсийг ингээ алхамаар ойртуулж ийна гэдэг чинь дахиад тэнд сурж байгаа оюутнууд төгсөж гарч ирээд бас юу сэдэж хийх үү гэдэгт нь бас нэмэр болж байгаа юм л да тий. Тэгэхээр алхамаар ингэж явах л зүг баг. Угаасаа нэг өглөөс ирэл амар супер тий Италийн концепт уралдаатай дүүцэх зурлаа гарна гэж бас ховор шүү дээ. Тэгэхээр бол их том алхам. Тийм ээ. Угаасаа хэцүү гэдэг л та. Тэгэл катийн номон ч гэсэн үнэхээр гоёс. Тэгээд номын бас энэ дугаараараа нэг ревю хийж подкаст ревю хийж бодож байгаа. Ном ч гэсэн үнэхээр чанартай агуулгын. Тэр өстой гоё ном байсан. Тэрийг тусдаа энэ ном юу гэж байгаа юм. Тэрийг тусдаа дугаар хийж байгаа илүү энэ дээр явах зүйл. Тусдаа дугаар хийж. Тийм. Харин энэ дээр ярьж л юмчихгүй. Тэрэн дээр нөгөө нэг одоо оюутнууд ч юм уу бид нар нэг юм архитектуртаа дурлах нэг юм шалтгаангүй болоод улам юм цөөрөл. Тэр дунд яг ингээд амьд судсыг яг байж үлдээд байгаа катл юм шиг санагдаад байгаа. Яг юм хийгээл те. Янз бүрийн босгоол постеруудыг ч юм уу ном ч юм уу. Тэр үзэсгэлэн бас байсан. Тэгээд тиймэрхүү олон юм байх хэрэгтэй л баг л та. Тий хилцүүлэг бас тийм зөв олон юм ч юм уу. Тэг яалч юу. Гэхдээ хүн хүчний асуудал байх шиг. Тий. Одоо чинь кат ингээд үргэлжлүүлээд яг өнгөрсөн үйлрэлт хийсэн юмаа үргэлжлүүлээд хий гэх юм бол бас тэр хүмүүс чинь бас цаана ажил байгаа шүү дээ. Тэгээд тэгэхээр кат шиг магадгүй гарын 5% бас ийм байгууллагууд нийгэмлэгүүд байгаад тий. Катаас өөр арай өөр төрлийн дахиад нэг 5 гэд ингээд байх хэрэгтэй юм шиг надад санагдсан. Тэр бол үнэхээр инспирэшн өгсөн. Тий. Гоёсан. Өөр чи боллоо бидрийг байхгүй. Хар оромоос хойш бас тийм. хар орон дээр болцсон. Тий. Хамгийн сүүлд тэгж болцсон юм байна. Тий. Бөөнөрөл болтаараа. Хар орон бол бас айгүй том уралдаан болсон тий. Тий. Хэн ирсэн шүү дээ. Кенго ком. Тэр том хүн оролцоол тий. Тэгсэн чинь ах хоёр дараадас. Хар орон дээр бол амар бодит Кенго комыг амар бодиттой тий. Одоо төлөлтсөн санагцсан. Бус нь бол яг өгдсөн өгдөлнийг ийм тойр хэлбэртэй тэрэн дээр толгуурлал хийцэн байл шүү дээ. Тий. Мань болохоор угаасаа том хүн болохоор ч тэр жоохон зөрүүлсэн л юм шиг байна. Тэр нь аюу зөвл санагдсан надад бол. Газрынхан дээр Арай тархмал байсан тий. Бүсэл байдлыг аюу сайн анализ хийгээд
жоо тарааж мараагаал. Тэр бол үн зүгээр санагдсан. Ягаад би тийм тойрог юм хийх гэдэг юусоо ойлгохгүй. Тойрогоос цаашаа яах юм те? Тэр баундрыг хин нэгэн гарчвал яхан буудуулах юм. Надад яг тийм сэтгэл төрсөн. Тэр тэгэл угаасаа нэг цаасан дээр үлдсэн нэг үлгэрийн л төслөл дуусах уу гэж бодод. Лукахын нөгөө түрүүн дээр сайхан хэлсэн мэт 10 жилийн цаасан дээр юу байгуулсан. Дэлхийн жишгт юусоо хоосон газар хот байгуулсан гэдэг. Байгуулсан тийм юм байхгүй. Тэр үнэн л ах тэгээд. Ер нь тийшээч бити хоттой болоосоо гэж бодоод байгаа. Тэр амар их одоо археолог хийх төстэй газрууд тэгээ баг нэрээ булан тохиолгондоо хуучны түүхтэй газар нутгтээ тийм хийгээд юуч болчих юм лээ. Тийм шүү дээ талхлагдан гэж ярьдаг тийм. Ядаж тэрийг гүйц судалчаа дараа нь яач юм. Ягаад тийшээ бац утдаг байгаа ч ойлгохгүй. Тэр зүгээр л ерөнхийдөө нэрийг барьж аваад тийм. Яг тэр олон би нөгөө нэг олон дандаа том гүрнүүдийн яг нийслэлсэн тийм бас юм чухал ач холбогдолтой газар гэж үздэг юм билээ л. Тийм. Тэрнээсээ олж заавал нийслээд шавчих гэж байгаа юм. Бас жоохон ашигласан юм байна. Тийм үйл явдлууд болсон. Тэгэхээр 24 он бас манай салбарын хувьд нэлийн тийм ол амжилттай. Тэг хүмүүс сэрсэн янз бүрийн зүйлс туршиж үзсэн. Тийм. Алтгаас илүү онсон их байсан жил болсон байх гэж найдаж байна. Нэлээд туршилтын жил байлаа та. Тийм. 25 бол их өнгөлөг харагдаж байгаа. Тоонч тэр. Одоо бид нар ч гэсэн та нартыг нэг бүхэл тоо ороод ирэх нэг 5-ын тоо юм уу тэгийн тоо ороод ирэхээр нэг гоё дүү. том санагдав. 2-4 жил 10 болчих ч юм шиг байж шээ. Тийм санагдаад байна. 5-ын тооч угаасаа минь туртай талдаа. Нэг мэдрэгдээд тах штэ. Жилийн дараа юу гэж ярээ сууж байгааг мэдэхгүй ч гэсэн надад л нэг юм нэг л тийм гоё юм мэдрэгдээд байгаа. 25 нэг л гоё юм шиг санагдаад байна тийм. Тэр би яс амар хүлээлттэйсэн. За он гарчвал бүх юм болчих юм шиг санагдаад. Тэгэл гойлох уу. Хувь хүний хувьд юу төлөвлөж байна? Хувийн амжилт. Хувийн амжилт аа. Миний хувийн амжилт бол миний карьер. Бодлоо тэгж игээд. Би ч нэг карьер мөр бодохгүй. Зүгээр амар их юм сүүл бас бодогдоод. За амьдрах хэвээр юм уу яг яах хэвээр юм бол. Ашгүй амралт орсон явж байна уу? Тэр нь гайгүй. Тэгээ ер нь төлөвлөлт маягаар их юм уу хямраагүй. Тэгээ ер нь ингээд амьдралаа зэгцэлж явах удаа гэдэг бодол төрөөд. Тэгээд яг яаж амьдрах нэг амьдралын юм яг оосоо тийм. Тэрийг яах вэ гэдэг бодсон юм байна. Тэгээд тэрэн дээр нэг шийдэл гаргаад тэрэн дээр 25 6 он жоохон зүтгүүлэх. 25 дээр барахгүй 26 дээр бэлчих байх гэж бодоод байгаа. Тэгээд тэрний төлөө жоохон явах байх. Хоёр ингээл. Өөрийгөө олох гэдэг юм өөрөө. Үгүй амьдрах гэдэг. Амьдрах гэдэг юм аа. Яаж ажиллах юм ингээл. Одоо ингээд лайфстайл болгох юм болов. Ер нь ингээд амьдрах юм аяг за ер нь солонгондоо зүгээр ингээд лагер дээр амьдрах хэрэгтэй мэн гэж бодсон байхгүй юу? Тэгээд ер нь бол лагер дээр амьдрах мөнгө цуглуулъя гэж бодсон 25-нд. Тэгээд яагаад лагер дээр амьдрах гэдэг юм бэ гэхээр тэнд хажуудаа өөрийн воркшоптэй тэгээд студенттэй ч юм уу тэгж байрлаад яг өөрөөсөө юу гарч болох вэ? Одоо ер нь бол бид нэг яг хүний төлөө ажилладаг шүү дээ. Ер нь бол компанид хүний хэлсэн зүйлийг биелүүлдэг ч юм уу. Гэхдээ тэр нь буруу биш л дээ. Ингээд юм сурч байгаа тийм. Одоо жоохон амбицлаа ч юм уу. Жоохон өөрийнхөө юмыг хүн авахгүйсэн ч хамаагүй нэг юм аяг маяг хийчмээр байхгүй. Зүгээр ингээд архитектураас тусдаа жоохон юм өөрийн хүстэй юм урлаглаг ч юм уу. Зураг морд зурдаг ч юм уу. Тэгээд өөрийнхөө дотоод юмыг ингээд шахаж үзээд надаас юм гарах юм уу гэдгээ мэдээд тэрийг амар гоё гараад илэрхийлэмж нь бий болчих юм бол тэрийг үнэлдэг нь худалдаж авдаг ч юм уу тийм. Тэгж бацсан зөвхөн архитектур гэлтгүү хажуугаар нь жоохон өөрийгөө баясгадаг нэг юм урлаглаг юм байна шүү дээ. Эд чинь уг нь нүдэнд харагддаг. Архитектур ч өөрөө яг тийм урлаг хийдэг биш байгаа даа шүү дээ. Дизайны салбар. Бид нар яг тэгж боддог. Тийм боддог. Бодож орч ирдэг. Боддог. Тэнгүүд тэр нэг өөрийнхөө юм яг дутуу байгаа хэрэгцээг тэгж хангах юм шиг санагдаад. Тэгэд одоо юм мод зодор сэлбэр хийдэг ч юм уу таамаггүй ингээд ямар нэг юм мэдрэмжээ гаргадаг юм а хийхгүй бол гаргадаад тэр мэдрэмжээ бид нар яг архитектураа гаргахыг болдгоо шүү дээ. Хөвцлээ. Тийм болохоор яг нь тэгж амьдралын юм аягтай болоод үзэх юм байна да. Тэгж үзчих юм болохгүй мэдэх хэрэгтэй байна. Манай дундуур нэг
Мужаан залгал сууж байгаа юм тий. Мод муудаа. лагрын өмс юм. Гоё сонс. Баг багшаа бас яг тэгдэгс ахгүй яг гэртээ ингээд жижигхэн хөрхөн юм даун дээр ингээд өөрөө мод цодоор ингээд сэлгээд манай ууд тэгдэг байсан ингээд. Тэгээд ээж аваад тийм билээ бид жижигхэн мод цодор юмс ингээд зороол. Тэр нэг мод ингээд амар гоё өртөө төр ингээд зарах амар тэр мэдрэмж амар гоё. Тэр нэрийг мэдрээ. Тэгэнгүүт яг ингээд сүүлийн яг тийм баг 5 7 8 жил ч юм тийм хүн мэдрээгүй яг л юм толгой доторх юм дээрээ л ингээд юм өөрийгөө дотроо ингээд алал явсан ч юм уу тийм. Яг тэрийг ингэж гоё гүйцэд гаргасан юм байхгүй болцсон. Тэгээд тэрийгээ жоохон тортыг гэж бодсон. Би ер нь л эцэцнэх карьертэй байх ёстой ч юм уу гэж бодсон. Яг гоё өөрөөрөө гоё амьдралыг гоё таньчвал гэж бодоод. Тийм их зорилготой болцсон. Одоо бид нарт нийгмийн хүлээс өгдөг шүү дээ. Ахлах болох хэрэгтэй ч юм уу тийм. Бүгд болгон захирал болно гэж багтаа боддог шиг. Тэр нийгмийн хүлээснээс гарна гэдэг чи өөрөө амжилт юм байна л да. Тэгээд хүмүүсийн намтрыг уншихаар ер нь хүүхд ахуй насныхаа өөрийг одоо ингээд марталгүй авч яваад тий. Жишээлбэл амар том дуучид би хүүхд байхдаа гэд хэлдэж штэ ихэнхдээ тий. Хизээч одоо 20 гарчаад эхэлсэн хүн байдгүй штэ. Гинт би нэг өглөөс чи дуулдаг болсон юм. Би хүүхд байхдаа угаасаа л дуугчм дуртай байсан гэл ихэнх нь гэж ярьдаг шиг. Манайхан одоо манай салбарынхан бас магадгүй хүүхд ахуй руугаа очих юм бол үнэхээр техникч байсан юм уу? Яг урлагийн хүн байсан юм уу гэдэг рүүгээ аялаж үзээд тий өөрийгөө буцааж эргүүлж авчихын амжилт юм байна л гэж би бас бодсон. Дөгтөө энэ дээр санал юм. Тэгэхгүй болохоор бүгдээрээ яг ингээл сургууль төгсөнгуудаа авс ажиллах хэрэгтэй ч юм уу тий тиймэрхүү шахалтан доор ороод гэхдээ тэр нь үнэхээр тэр хүний хийх ёстой зүйл ч бас байж болно. Хамгийн гол нь өөрийгөө таниад тий. Өмнөх нөгөө нэг юун дээр ярьжсэн Прицкерийн шагналт дугаар дээр Петер Зонтрыг би ярьсан. Тэр хүний номыг бас уншингууд хүүхд ахуй цагийнхаа яг мэдрэмж рүү аягүй сайн аялдаг. Тэгээд тэр хугацаанд өөртөө цуглуулсан тэр мэдрэмж тэр одоо мэдээлэл мэдлгүүд нь одоо өөрт нь төсөл хийхэд тус нэмэр хамгийн их болдог гэж хэлж байгаа жишээний. Тэгэхээр өөрийнхөө дотоод хүнийг мартахгүй сэрээгээд ичрээд явж гинэ гэдэг чинь тийм. Би бас яг энэ жил бодсохгүй ингээд угаасаа ингээ амс хийчихэж байгаа учраас аягүй хэн бодвол тэг би яг тэр дөг хэлсэн шиг ингээд би бас зурх туртай тэр хүн маань ингээд 40 хүрсэн чи бүр огт байхгүй болчихвол надад аим харамсалтай байна гэл тэрийг ин дугаараа л ерөөсөө миний хүүхэд нас намайг ингээд илэрхийлэх юм байна би энэсээ цухтаад ер нь хаашаач болдох юм байна гэдэг тэр ирсэн байхгүй. Тэр нөө бицхан тэр амжилтыг яаж төсөөлөх вэ гэдэг их сонирм болж. Бицхантай ч гэдэг ном байдаг шүү дээ. Ямар алдтай зөвхөн тэрийг уншиж үзээд яг олдох юм шиг л дээ. Нэрээ би чи бас хүүхд байхад юм байсан шүү дээ. Тэрийг жоохон бүгд сонсч үзэх хэрэгтэй юм шиг л уншиж юм. Одоо ч бүгд сонсдог болч дээ. Намаа сонсоо. Юу уншны хэрэг үсэн хайр хэцүү болцсон лээ. Намаа сонсоорой. Сонсдог нөө. Подкаста бас сонсоорой. Тэг тэрэн дээр нэмхэн тэгээд чадвал ингээд өөр хүмүүс ч юм уу ингээд ингээд болт юм байна. Ингээд нүгэл гоё юм биш тэгээд хүмүүс их жоо тэрлэлөө уриалгах юм уу. Тэгээд тэн дээр бас хөөрхөн туршилт явах гэдэг байх ингээд байшин байхдаа жоохон могоон байх талаас нь хэмнэлттэй айж байх уу. Тэгээд худаг уух хэвээр мөг юм уу те зөв өстэй байх юм уу тэгэл тиймэрхүү шийдлүүдээ гаргаад тэнцээс нэг хөөрхөн туршилтууд явагдаад тэгээд дараа нь нэр ингүүл арай зүгээр юм байна ч гэх юм уу. Тэгж мэгж жоохон туршилттай юм шиг санагдав. Тэгээ магадгүй ингээд найз маш чирэг мачууд ингээд бүгд тэр ингээд юм лагерт ажиллаж тийм тэгээд дундаар нэг Starlink авдаг ч юм. Тэгэл нэттэй шид. Харин тэхүүн гэхдээ ганцаараа ерөнхийдөө явахаас илүү яг таарсан хүмүүсээ олох нь бас их чухал тийм. Тийм шүү. Яг бидний шиг. Гэхдээ нэрэд нь лагер дээр амьдрах бас ялч амьдралын зорилго болчихжээ. Тэгэл бид нэг мотоцикл авчих гэж бодсон. Тэгээд мотоциклтэй отлоо төгсөхгүй орж ирээ. Өвлийн 3 сар нь ичээд баагаалаад тэгээд зундаа хаяач юм ажлын шаардлагатай бол яг бас боломж байна. Тий одоо жишээ нь чи борлуулалтын менежер байсан бол яг уу бидрээс чи хаач бас борлуулалт хийхгүй шүү дээ. Тий хаач бас зайнаас иж болдог ажиллагаа байна. Тий. Тэгээд чи юм болол. Цаашаа одоо ингээд ажилгүй гэртээ яг өвлийн цагаар суух амар гоё л нэг
жихэн бав болоод гарч мөнгө өрөхгүй, тэ хоол мөнгө өрөхгүй, даахгүй. Тэр нь үйл ер нь баг гэртээ байж хэвээр юм гэж бодлоо. Тэгвэл тэгэл бүтэж өгчих гээл, угаартаж өгчих гээл, дараал угаартаал төгчрэл. Жилжингээ угаасаа хүн хичээж ингээд хамгийн маш авах нь гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэгээ хамгийн маш ядаж дуусч энэ зөвлөлд өөрийгөө шавхсан хүн байна. Тэгэл ер нь тийм байна. Үйл гараад хайчих чинь 100 бол альсгүй доглоод гэдэг тийм. Годгоноод идэг тийм. Юм хийж чадахгүй шин юм бол. Гэтэ би уг нь ингээд Монголд анх ирэхдээ би Монголд 2 жил л болно гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь одоо ингээд 4 жил болсон байна. Тэг яг 4 жил ингээд болсон чинь одоо ингээд баг ингээд хизээ яах уу маах уу жоохон баримжаатай болцсон зөө. Хизээ би чинь нэг жоохон яагаад идэг лээ догтлоод идэг лээ. Хизээ жоохон идэхтэй болоод идэг өдр гэдэгтэй бас айгу мэдэрд юм байна. Монголын нөхцөл чинь яг юм дөрвөн үйлрэлтэй. Ингээд юм байна штэ өдр танилцаад байгаа шээ. Үгүй юм биш тий. Тэг ингээд нэг тэгээд оюутны үедээ энд байгаагүй болооч тэр яг нэг 10 жилдээ нэг гатцсан. Тэгээ 10 жилдээ би чинь дархан дэсэн. Тэгээ 10 жилдээ дархан байхад ингээ гой хөвсгөр цагаан цас тий. Ингээ өвөл болоо, зуны амралталаа. Нэг тиймэрхүү байжсэн чи яг нэг 4 жилд бол яг хотын хүн боллоо. Баярлаа. Бидэнтэй нэгцэн. Тэгтээ надад амар сонирхолтой байгаа ш тэр. Юу ч төлөвлөж чадахгүй юм нэг юм байгаа. Одоо бид нар ингээд бодож төлөвлөж байгаа юм 10 жилийн дараа шал өөр болчих магадгүй. Тэгээд дүүх гэлж байгаа одоо тийм амар тайван байгаад өөрийгөө сормоор юм гэхээр 10 жилийн дараа дүүхт их боломж бас олдохгүй ч магадгүй. Тэгэхээр нараа бол одоо ингэж бужиж байгаа ч гэсэн маргааш яах ч мэлээ те. Тэгэхээр яг тийм гоё цагаараа авах юм аваал те. Сурах юм асуурал. Харин тийм хин нэгнээс одоо нэг имээгээд идэг болсон юм санагдаад байхгүй би. Нэг ингэж хинээс гинэг юм хиймэр байгаа юм хийлж болохгүй ч юм шиг нэг юм дундыг барих хэрэгтэй юм шиг нэг юм ам гарч гад байгаа ч юм шиг тэрэндээс үлдээ бүдэрч их юм шиг нэг юм болоо. Тэгэхээр бас тэгээд байгаа ш нэрээ. Би найзтайгаа бол яг нэг иймэрхүү талаар ярьдаг заяа. Энэ дээр зөвч бурууч чи яг нэг талд нь ингэ зогсцох. Одоо энэ хүч заяа. Яг энэ хүч нэг талд нь зогсох хэрэгтэй. Тэгэхгүй ингээд нэг юм уцаалаа гэж бодох тэгээд хоёр талд нь өглөө тавьчих ингээд аль нэг гიშгүй юм дараа тавиад тэгээд яг чиний бодол буруу гэж болгочихсон чи зүг ядаж тэр бодлоо өөртөө ингээд үнэж байгаад бурууг мэдээд нэр болохгүй юм тэгээд гүндээ авчаа дараа нэг өөр юм авдаг юм. Тийм би бас яг сая өнгөрсөн жил ер нь ингээд бодоод өгнөд үзэхээр одоо яг өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гарт авах юм байна гэж амар бодогдсон заяа. Одоо ингээ би амар шийдвэр гаргах хэрэгтэй юм байна. Яг яах гэдгээ шийдвэр гаргах хэрэгтэй юм байна. Энэ жил 25 онд бол тэрэн дээр амар ажиллах хэрэгтэй юм гэж юу амар бодсон. Яг ингээд төрөлтөд байсан байхгүй юу? Одоо ингээл дөнгөж шинэ ажилд ороод тэгэл дахиад шинэ ажлаа солиод ингээ бүх юм надаа ингээ шинэ байгаад ингээ экспириенс хийгээд үтсэн чинь яг ингээд би яг өөрөө юу ихлээ яг миний амьдралыг ер нь нийгэм залаад байна уу хүн залаад байна уу эсвэл өөрийнхөө сэтгэл хөдлөлн захираад байна уу энэ бүх зүйл нь ингээд жоох ойлгомжгүй болоод тэгээд тэрийг ингээд бодоод үзсэн чинь одоо жоохон дотгошоогоо өнгийгөө дотгошоогоо юу хүсэж байна одоо нэг л их юм яарсан амьдрал байгаа ч гэсэн яг үнэндээ бид нарт амьдрах айгүй олон жил байгаа байхгүй тэр олон жилийнхаа турш ингээд төрөлтөө өдөв амар гонхтой тэгэхээр яг нэг өөртөө боломж гаргаад нэг жил ч юм уу ажиллуулаас зүгээр л юм байна да. Би ч нэг хийж ажил үзээгүй юм болохоор дотгошоогоо өнгөж ихгүй. Ажил хийх хэлж байгаа юм гэж бодсон чинь. Өөртөө ажиллах талаар та хоёр одоо тэрийг ойлгохгүй байгаа юм. Ажил нөө. Ажиллаад байна гэсэн юу хийгээдсэн юм. Ажиллаад байж ажиллаагүй гэдэг ах юм. Тэгэхээр өөртөө ажиллах талаар өөртөөгөө дотгошоогоо хөв хүндийг ажиллах талаар ярьсан шүү. Карьерийн талаар биш. Таад нэр тэр нөгөө юун дээр очсон уу? Гişin жилийн нэг шилдэг байлгачлуу шалгаруулад идэгчлөө. Нөгөө нэг ямар цамх юм багчлаа. Монгол бол тийм Монгол талтай. Нүгүү очиж байгаагүй. Очсон бол ямар юм болт юм гэж асуусан. Очсон юм байна уу? Ямар байдлаар бодлуулаад
бод яаж дүгнэж байгаа мөн ч юм уу тийм яагаад жил болгоо нэг барилга тодордог тийм. тийм. Монголд юм уу? Тийм Монголд шинж шилдэг архитектур гэдэг. Тэр тэгтээ архитектурууд ивлээс үү? мэдгүй. Тийм, нэг тийм болдог. Тэгээд хаанаас ч юм яаж ч мэдсэн мэдэхгүй тэгэл нэг барилга шууд дотрол. Нэг юм мандала болж исэн. Тэр нэг улаан оронд идэг MJ-ийн зурагч юу лээ? Улаан Prime Cinema-тэй нэг барилга болж исэн. Тийм. Тиймэрхүү үе ингэ болдог. Жил болгоно болд юм шүү дээ. Одоо энд нэг тийм сэтгүүл зүй ч юм уу гэх юм дагнсан амар дутагтай байгаа. Тэгээ одоо өөр салбарын юмнуудыг харахаар спорт гэж харахаар ингээд сэтгүүлчнэр нь өөрсдөө одоо шилтгүүдэд тодорхойлдог юм байна байхгүй. Сэтгүүлчсэн 10 сэтгүүлч юм ингээд өөрөөсөө анализ хийдэг юм. Тийм юм байхгүй болохоор нэг даргын өссөн компани төлөвлөлт юм тийм. Манай яг мэдгүй гэж хардчихээн. харин төлөвлөлт яг ийм нөгөө дамжуулах хэрэгсэл маш тутмаг. Сэтгүүл зүй тутмаг. Юу болж байгааг түгэж яах. Тэр чинь нарийн торгон юм бэ штэ тий. Одоо сэтгүүлчл заавал тэр яг мэдээж номын сурж байгаа л да тий. Гэхдээ бас тэр дотор нь болж байгаа үйл явдлыг зөвөр үнэн боддоор ингэж шүүж бусдад дамжуулж ингэж яа гэдэг чинь айгүй том ажил юм байлээ. Тэндээс бас нэг юм ургаж байгаа хөөх. Тийм. Манай архитектур тэр маш тутмаг одоо. Тийм, сэтгүүлчний өөрийнх нь амар их байгаа. Тийм. Чирийг оруулж ирэх хэрэгтэй. Ялангуяа би одоо ингэж анрит зад сонин гаргасан шүү дээ. Тэр шиг одоо манай салбарт бас хэрэгтэй байхгүй тий. 7 хоног болгоо юу болоод байгаа тий. Хамгийн их гоё сонирхолтой мэдээлэлтэй маань салбар чинь тий. Них гоё юм. Гоё. Том цар хүрээтэй юм байна. Архитектур байж болно, тий, интерьер байж болно, хот байж болж байна. Хот гээл тэнгуут бүх асуудал яригдчих шээ, тий. Зам, шуум сүлжээ, хүүхдийн орчин, тий. Агарын бохирдол хүртэл ороод ирнэ шүү дээ. Тэгэхээр бидэрт амар том боломжтой байгаа. Тэгээ манай архитектороор төгсөж байгаа хүүхдүүд ч гэсэн яаж шууд энэ тал руу чиглэж болохгүй гэж тий. Заавал зураг халбтай гэсэн үг биш шүү дээ, тий. Зураг хүмүүс бол хаагдсан шүү дээ. Хагуул шүү. Дутагдaltaй л. Архитектурын Үгүй юм билээ. Монголын ажлын нөхцөлд бол хүн үргэлж дутгаар юм билээ. Тэгээд сэтгүүл зүй хийгээд яг хин нэг ихлүүлэх хэрэгтэй л байна тийм. Гэж би бас боддtiin. Төгсөөд юу ч хийж болно тий. Заавал зургийн компанид орох гээд чичрээ дулаараа тэрийгээ сул тавина гэдэг бас айгүй. Тэгэхээр би гинт ингэ бодлоо л доо. Одоо яг сурж байгаа ч юм уу төгсөж байгаа нэг оюутан хүнтэй ярилцах хэрэгтэй юм санагдаад байна. Бид нар ингээл гаднаас нь дүгнээл ингэх хэрэгтэй ингээд байгаа болохоос тэр хүмүүсийн дундаас ямар агуу бодолд явж байгаа чинь тий. Маад орох оюутан байвал комент чирээж гэх шиг. Тий штэ нээлттэй штэ. Одоо хамтарч тууштай хийх хэрэгтэй. Сэтгүүл зүйдэр тэгэл ахал мөнгө л яригдах л та тэгээд хүмүүс бодохнаа чухал биш үү? Нэтрээ тийм яг хэрэгтэй ч юм уу гэж нэг хүмүүс боддог болох баг. Тэрийг нь яаж зөв гаргаж ирээд ч юм уу тэр арга зам нь болох хэрэгтэй юм болов. Тэр нь өөрөө мөнгө олж болдог, инновац амьдч болдог гэдэг юм хэлээ тэр салбар руу ордог. Тийм урсгалыг бий болгохгүй бол бас одоо ер нь харж байхад сайн дураар юм хийдэг хүмүүс ер нь цөөрч байгаа шүү. Тийм. Энэ бол амьдрах хэрэгтэй амьдрал нь болон хамттай болоод нэг тийм хүний төлөө юм хийдэг. Ер нь хобби байсан ч гэсэн явандаа мөнгө олохгүй бол тэгэл орхигдчихлаа юм л да. Тэгж зэрэг гарах болоо. Тэг мөнгөндөө ч тэгээд санхүү орж ирэхээр чинь юмнуудаа сайжруулах тусам улам чанаржих тусам тэгээд бүр томрол явж штэ тий. Чанар чинь. За өөр гойс. Одоо ингэ баг 3-4 сар ингэ яриг байсан чи бүр нэг юм гүлээсэн бах юм. Тэгшээ дарагдаад их. Юу болоо? Зөндөө байгаа. Бидний дараа гэж дугаараа бүр ингээд яг сэдвээ сонгоо явна. Яг энэ дугаарыг ингэсэн бид нар сэдв бодоод ингээд энийг яри тэрийг яри гэдгийгсэн чинь
нэгдүгээрт шинэ он гарч ийн. Тэгээд хоёрт бас байхгүй байж байгаа дугаар хийсэн. Гинт амар хүн сэдв яриа та нарыг бас дарамтлаад явах уу жоохон дасгая гэж бодоод. Тэгээд энэ дугаар ерөнхийдөө юм чөлөөтэй ярилцлага болж байгаа. Тэгэхээр та нар манаас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй. Тэгээд өөр юу вэ? Өөр та ер нь аялье гэж бодож байна уу? Гоо ингээ хүмүүс зөвхөн аялмаар санагдлаа аялах юм аа тий. Бодож байна. Бидрээс устан дулаар нэг юм шиг. Гоо тийш явмаар байгаа ч юм уу? Тийш яж тийм үзмээр байгаа гэсэн юм уу байна уу? Бас зөндөл. За. Тий. Ойлголоо. Би сүүлийн Африк явж үзмээр санагдаад. Би ч гэсэн би юм Би хаанаас ч илээ Африкчуудын аз жаргалын индекс амар өндөр байна гэж сонсоод хэдүүлээ ирлээ. Тэгээд үнэхээр тэр хүмүүс жаргалтай байна очиж хармаар байна. Тэгээ болвол Африкт үлдчихдэг ч юм уу ч. би өөрөө явж үзмээр санагдаад байгаа шүү. Нөгөө нэг юм Jordan лу улс эдэн шүү дээ. Тэнд очиж тэр нөгөө юм нууцлаг юм агуу эдэн шүү дээ. Петрагийн сүмийг үзье. Нэг тийм тэр тал тийшээ явж үзвэл аюу сонирхолтой юм санагдаад байгаа. Дэлхийн дулаан гахав шиг нэстэй. Эртний дулаан гахав шиг. Гоёлох. Харин гоё. Чи хаашаа явж үзмээр байна? Би тэгэл Европоор л явчихлаа. Хүн гэхдээ хүн болгоны дотор Европоор ингээд хөндлөн гол толох. Тийм би мөрөдөл яг дайнд очиж үзмээр байгаа. Дайнд чинь. Дайны одоо дайны архитектурын фирмүүд кафенад амар гоё. Амар өөр төвшөнд. Тий өөр төвшөнд бүгдтэй айгуу дотроо айгуу жигтгэн. Тэгсэн мөртлөө бүгд айгуу сайн. Тэгээд хийж байгаа юм тийм амар одоо агаар дэрэг ч юм биш. Тэгтээ яг амжилттай тэгсэн мөртлөө айгуу гоё. Ингээд донжин амар таарс марцсан. Тэр ер нь захиалагчаас бас болдог шүү. Тийм тэр өөсөө дайнч нөгөө нэг ажиглалын тэгсэрээ нэг болчихсон тийм. Ажиглалын индекслэр үү. Ярахгүй Улаанбаатарт байгаа хүмүүс мөндөө. Тийм. Жаргалтай амьдрчмаар л шүү дээ. Тэгээд тэнд очиж аягүй сайн архитектурын юмнууд үзэх хэрэгтэй юм шиг санагдсан. Бигээс ахвалал өөр зөндөө болно. Тийм. Кобе модел. Бигийг нэрээ яри те. Тийм бигийг үсэрч. Ихэнч Бярк гэж Прицкер авч ирсэн шүү дээ. Прицкерийн авч ирсэн гэсэн. Авчаагүй. Авч ирсэн. Арчилт. гэж харсан шүү. Тэгэхээр тэр Прицкерийн дугаарлаа бигийг бас ярих хэрэгтэй заяа. Яалч бигийг зарим нь эсэргүүцдэг шүү дээ. BIG гэдэг архитектурын фирм. Ер нь бол тий шал хэрвээ манай хүмүүс бол хайгаа үзээрэй аюу тийм өөр төвшөнд хийдэг. Массын гэхээр сайн биш. Тэр бас заалж байгаад байгаа болж байна. Ахуй энэ залууд юм шүү. big. Ахуй тэцэг залууд наа. Бяркийн энэ хүн авчихсан. Авчихсан байвал яах вэ ойлаа. Яаж тийм бэ? Авчаагүй. Үлээл бичиж. Авчаагүй. Залууд наа ахуй тэнд залуу. Ирсэн дөрөв 40 гарч юмстай. Буруу яагаад энэ за ямар ч гэсэн хайж үзээд Бяркийн ангилсан дугаар орсон байл авсан гэсэн үг. Миний буруу гэсэн. Тийм. Тэгээд аюу ярьчлаа. Юу ярьжсэн чинь? Дайныг ярьжсэн тийм. Тэснэ авсаа. Тийм. Тэр дизайны арга барил ер нь дизайнлог юм байхаар л дайн руу яваад орчдөг. Заавал ч. Би бас өнөө өглөөхөн яг харж. Тэр энэ харин яа юм. Тийм. Залууд наа харин. Одоо дөнгөж тийм чинь. манай залуучуудыг юу гэдэг вэ? Наач нууцтай цэцтэй өмс авчихсан. Буурал өстэй. Манай зүгээр хамгийн залуугаараа амжилттай Би тэгвэл буруу харсан. За май бай. Удахгүй авах юм Удахгүй авах. Ер нь бол авах хэрэг. мэдхгүй. Харин
Харин гэхдээ эсэргүүцдэг хүмүүс их байт юм л одоо энэ бол архитектур биш юм шиг гэдэг ч юм уу. Айгу симпл болгодог төлөвлөлтийг. Зүгээр нэг юм блок авч тавьсан та. Гэт учрыг олчдаг ч юм уу. Сүүлийн дугаас аваад байгаа шалтгаан ч юм уу нийгмээр өсч байгаа зүйлний тийм юу шүү дээ нийгэмлэг хүнлүүч. Ногоо гэдэг ч юм уу. Тиймэрхүү талын л харж болохоор тиймэрхүү талын мань нэг хийдэггүй санагдаад тач өнөлж явах юм галзууд бол байдаг шүү дээ. Ашигтай галзуу. Тий, ашигтай галзуу яг захиалагчтай ашигтай. Тий, ашигтай галзуу. Тэрнээс биш яг юм ногоон байгууламж мэ тэр чиглэл рүү нэг чиглэлгүй болохоор тамай. Яг одоо 60 он ч юм уу үед байж болохоор ч юм шиг. Одоо болохоор хүмүүс бүгд л буцаад юм жоохон дэлхийг ялгах болсон. Тиймэрхүү ингэ явж байгаа болохоор хүмүүс тэгсэн чинь буцаагаад сүлт хийдэг болчихлоо яг уу. Хайрлаж ханлаа. Тэр үед би харах явах бах тий. Элбэг үед элбэг тийм нийгэмд ямар ч асуудалгүй нийгэмд байсан юм одоо нэг дунсан үеийг зэрэг маталт үед бааш тий бүх юм ингэ явуулахсаа зардаг болсон. Тиймэрхүү үдээс бол би авах гэж боддог. Одоосоо тийм нөөц багасч байгаа энэ бол асуудал амирх байгаа үед бол тийшээ чиглэсэн юм хийхгүй бол нийгэм бол хүлээж авахд нэг тийм авахгүй авааргүй болох. Айгуу гоё тодорхойлчлаа тий. Нэг тэр студийг тэгж бодож байна. Энэ жилийн авах бол бас Япон авах уу? таамаг хийшгүй юм биш шүү дээ. Тийм шүү дээ. Мэдхгүй зөндөө хүмүүс байгаа шүү. Тийх нөхөр хоёр суучтай. Хатуу юм. Гошоо. Айтан бахта брицкер ам гэж боддог л. Би эвлээд өгч болно шүү. Шинэ жилээр оны шилдэг ажилтаа брицкер. Утаанд ингээд та шинэ жил байгууллага шинэ жил тэмдэглэхийг юу гэж боддог? Өөрөдөө нэг ганц жилтэй ганц тэмдэглэлт нь яах вэ дээ л гэж боддоо шүү дээ. Харин тэрэн дээр нь хүртэл шүүгээд тэрэн дээр жоохон байлгатал бүтгэл нэг юм санаа орж ирсэн. Бид нар ч яг юм гоё шинэ жилийг юм утгаар нэг юм гоё классик байлаа тэмдэглэдэг тийм газар ер нь аюу цөөхөн баг. Ер нь байдаг баг. Тэгээд одоо англид ч юм жоохон тал нутгтэр юм ганц байшин байж ирсэн кастлуу тий. Тэгээд тийм байшин нэг хэрэгтэй юм шиг тэрний дөрөөс шинжтэй албан байгуулагчид гэж нэг юм гоё ийм жоох уур амьсгалын нийгмээр элит төвчний ч юм уу хэмхүү шинж имлэлүүд зохиох хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгвэл нэг юм ер нь бол характер шинж тэмдэглэж байгаа юм шиг л байгаад байдаг шүү дээ. жоохон ганган нөө. Жоохон гялцал. Лачтай характер. Тэгээд жоохон тиймэрхүү төвчний барилгач юм байгаа түрээсэлдэг. Тэгээд танихгүй маск заасан гэсэн чинь жоохон эвгүүлч юм. Тэгээд байх хэрэгтэй юм шиг санагдав. Бидээс нууцаар байт юм болов? Сайн л. Одоохон нөгөө нэг том хаусууд ч юм байх хэрэгтэй. Гэхдээ тэдний соёл нь бас л хотоос ялгахгүй нэг ресторантай. Тэгэл нэг дэлгэцтэй нэг тайцтай ч юм уу. Тийм бидэрт яг жишээлбэл гэрлэх ёслолын бас хүлээн авалт хийдэг танхим бас хоос шүү дээ тий. Ер нь тэрэнд одоо жишээ нь гэрэлжин гэдэг чинь бас айгуу гоё тийм тансаг тийм хүндэтгэлтэй уур амьсгал байх хэрэгтэй тий. Тэрийг одоо жишээ нь зүгээр л нэг өдөр бүжиглээ нэг шоудаг газараа хийхээс илүүтэй яг гэрлэхэд зориулсан тийм ариун тийм чамин тиймэрхүү газар хийх хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү яг сайн хэлснээр барилга байгууламж хийхээс илүү тийм орон зайн асуудал нэлийн чухал юм шиг санагдаад байна. Одоо яагаад хуучны сүмүүдийг гэрлэхэд ашиглаж болохгүй гэж тий ашиглалт хамгаалт юм хэр сайн чанаржуулаад тэгээд сүм өмд очиод хүн чинь ингээд гэрэлтэй батлаа би энэ хүнд хайртай гэдэг чинь бас цаанаа нэг тийм сүнслэг сүм гэж гандан уу. Тий гандан. Одоо чаачсаны музей урталд нэг хормын зураг мураг ахуулаад яслаасан ч хүмүүс амар шүүмжлэлсэн. Надад бол тэр гоё л ийсэн. Яагаад болохгүй гэж тэгээд энэ амар гэж байна. Тэгээд тэглэх ёслолын тийм танхимууд шинэ жилийг магадгүй тэгээд шинэ жил дан шинэ жил зориулж таашиж тийм тансаг зэрэглэлийн орон зайнууд амар хэрэгтэй юмсан. Тэгээд Японд бол жишээлбэл тэрийг айгүй их нөгөө христийн сүмүүд дээр хийдэг байхгүй юу? Амар тийм яг заавал христийн биш байж болно гоё баган болсон
гоё тийм готик стилийн тий амар гоё цагаан өнгө. Тэгэл тэнцэлээ аяг үцдэг ярьж мэлсэн. Тийм газар хүн хөрмөө ил гоё сте юм чинь. Тэгэхгүй заавал гэрэл хэслийн ортолж хэцэлтэй л тий. Тэр тиймэрхүү орон зай бас бизнес юм байна. Хийж байгаа хаа. Хаалттай тиймэрхүү газрууд л байгаа. Юун дээр өгс нэг засан гэдэг шүлөө. Ямар хэллээ нэг байш мэдснэ гуралж байгаа. Ярин тийм ээ орж ирээд энэ даанч нэр нь орж ирдэг. Тийм түрээсийн тийм бол да. Тэр зэтэй жоохон жижигцсэн юм шиг санагдсан. Тэгээд тэгцхийн орчин үеийг санагдсан. Тэгээд орчин үеийг газар орчин үеийг юм л орчин нэг тийм онцгой санагдах. Онцгой санагдах бол ч яг гоо. Тэгэхээр юм жоохон хоцны орд зүт ч юм уу деталь нь тийм гоё детальтай байх. Тэг ер нь бид нэр орон зайгаар амар дутагдчихж байгаа тий. Тэр нэг юм мэдрэмж гараараа өгч үзсэн. Сүүлийн үед нөгөө юу санагдчих надаа нөгөө гоё ийм амралтын газрууд байдаг болчихжээ тий. Гэхдээ яг үнэтэй. Гэхдээ яг очих experience нэмэр гоё нөгөө 7 нуг Монгол яг нэг юм нэх гоё. Тийм юмдас мөнгө зарцуулбал гоё л хата тий. Одоо тэр хүмүүс бас нөгөө нэг барилга амралт барихтаа үн тэгж бодмоор байгаа байхгүй. Дизайн авахтаа энэ болно гэдэг стори хийгээд нэг юм стори явуулаад ингээд хүмүүс ирээд энэ чиг нэг зураг авахулдаг байх хэвээр. Тэр нэг болон бодоод тийм. Тэгээд тэр мөрийг бодоод хийчих юм бол одоо тэгэл баг маркетинг чинь тэгэл стори хөрлөө болж байгаа юм чинь. Тэр мөрийг бодоод хийчих юм бол. Тийм. Тэгээд дотооддоо гоё орон зай ихтэй болчвол бас тэгээд энэ боломж үнэтэй. Тэгвэл заавал гадагшаа илж болчихлохээс илүү эхлээд дотооддоо боломжоор залуучууд бас явдаг болно шүү дээ тий. Амралтын өдөр 2 өдөр ашиглаж байгаа. Одоо миний мэдгээр Солонгос байгаа найзууд ерөөдөө тэдэр бол айгүй их явдаг. Солонгосд ялангуяа тийм YouTube хэлгээр Instagram-ны юугаар орон зайгаар бүр хачиж байгаа байхгүй тий. Сториноос үзээд зөвхөн тэр орон зайг очиж тест хийхин тулд амралтын өдрөө зарцуулдаг. Тэгээд их юм бол гадагшаа заавал хол аялал тий боломжонд тааруулаад ингээд бас хөрхөн аялаа. Тэр чинь одоо сэтгэл зүй янз бүрийн стресс ажлын үр ашиг төрөл нөлөөлнө шүү дээ. Солонгос бол ялч тэн дээр амар болсон юм шиг санагдаад байна. Монгол бас тийм юмар бүр амар дутагдаад. Тэг ялангуяа үйл болчингууд одоо би жишээ нэгээд гарсных жоо энэ тэнд очигээ боддоггонгууд гоё газар ерөөсө бодогдохгүй байхгүй. Яг тийм гоё амралтын газар л бодог чинь. Амралтын газар л бодог чинь. Орон зайгаар амар дутагдчих. Харин барилга биш шүү орон зай. Одоо ч нэрээ барилга хах цацлаад ингээд тулаад одоо бид нар тийг сая нэгс дарахын явах гээд хотоос гарсан ч бас гоё лээ шүү. Тал нутаг гэрсэн. Гурал хэрүү дээр хөлөө. Одоо яа нэг цаг болох гэж. Зөнд юм. Юм үлдээ. Хиний гондог. Жоохон гомдсон. Ирсэн жоо байна. Харин ирсэн ч гоё. Яг би Эсвэл пауслаад яхам. яг ихтэй чиг байна. Яг нөгөө сэдв мэдв ингээл яах бол гэл бодсон. Ярихаар бас зөндөл ярих юм байна. Тэр зөндөө ярих юм байгаа юм Зөндөө байна. ярих юм байна. Одоо багтахгүй байна. Би одоо өмнө жилийн нэг бас хоо ярилсан. Олон ярих юм. Харин тийм чиний тэр нэг гал ассан үе чинь. Йоо. Харин тийм. Заачлаарай. Одоо ажлаас нь гаргацсан. Мэдж байгаа бол нөгөө нэг сарн туяа гих ч дараах юм тий. Тэрний өмнөх нь нөгөө нэг Жожогийн тоглолтны тайзны интерьерийг гаргасан зал. Нэг амар том жанрлаар байсан мөн үү? Биш. Даавуугаар ингээд арклаад тэр бол Аа. бас шинэ Вау. тий. Тэрийг манаа биш дараа нь сарн туягхыг манаа зөөдөлсөн гэдэг. Зүудэлсэн. Вау. Тухайн нэг дугаар хийх гээ. Дараа нь тэр бөөнөр хийсэн шүү би бас ганцаар юм. Тийм Тэгсэн сараа чинь тэрийг тайзны концепт үзүүлсэн. Тэгэхэд яг бүр яг асчихсан тий. Тэгэхэд асчихсан. Би одоо нэг унтраад байна. Хажууд нь сосож төлөгдөөд. Чи сухтаа. Тэр үед нэр гоё болцсон юмсан тий. Тэгсэн тэгээд тий нэрээ манай хост Сэлэнгийн авш маань UC-д сурж байгаа. Лондон явсан. Амар бахархаж чинь.
Тэгээд тэр чинь нөгөө chevening гэдэг тэтгэлэг байд юм биш үү? Бас хэр оргийн хүнд олддгүй айгүй том тэтгэлэг байд юм биш үү? Европ Албаны улсуудах юм уу? Тэ тэр тэтгэлэгт тэнцээд зэ. Харин Тэгээд UCL-ийн амар том сургуулийн яг архитектурынх нь тэр юу бас амар алдартай. Юу лээ? тийм юм уу? Тийм. Сургуулийн тустай айгүй том юм. Тэр сургуульд сурж байгаа аль салд. Хүний нутагт ирэхээр явсан. Харин Хагвартс явсан. шийдсэний сургууль. Шийдтэн болоод ирнэ. Ирэхээр нь бас бид нар мөрчихгүй л. Гэтэ нэг жил ингэж хурдан өнгөрч амч одоох ирч юм шүү. Тийм 2 жил лөө. Жил гэсэн. Нэг жил. Тийм үү? Тэгээд нэг гишүүнээ бид нар улсын их хурлын гишүүн болгоцсон. Нэг UCL рүү явуулсан. Нэгийг ажлаас нь гаргачлаа. Нэгийг ажлаас нь гаргаад Нэгийг хүүхдийн том болгочлоо. ийм байна. Манай зайка хааны юу юм л. Гэхдээ бидний сэтгэл хийж бүтээх юм маш их байгаа. Яг эхлэх гэж нөгөө нэг завсарлага авчаад эхлэх гэж явах удчлаа тий. Тэр яг хугацаа нь ингээд ихсэх тусам илүү прешэр өгөөд ингээд ерөөсөн зүгээр ярьчих болохгүй юм шиг юм. Одоо ингэж удаан ингээд харин ингэж удаан хийчаад яах вэ гэж бодсон ч гэсэн одоо ингээд уул руу ингээд өсөж жоод дуугаа зогсоочих юм бол дахиад жигэхэд жоохон хүч орно шүү дээ. Тийм юм болсоо ерөөсөн. Ямар ч гэсэн жиж эхэлсэн. Ямар ч гэсэн өсөж байгаа мэн л гэж би мэдэрсэн. Урууд жийл тэр чи бүр амархан шүү дээ. Тийм жоохон амарсан юм аа. Амарсан юм аа тий. Ядраад исэн. 100 бас жоохон миллениал завгүй бол. Харин тий. Би бол бас өнгөрсөн жилээр амар. Үнэхээр завгүй байсан тий. Докийг оруулаа. Тэгээ ингээд яг ингээд гайгүй завтай болоод ирж байгаа яг ингээд амраа гэж бодчихлыг подкаст орж ирэх байхгүй. Ингээд хамгийн түрүүнд амрах хэрэгтэй гэдэг нь орж ирэхгүй болохоор тэгээд нэрэд тийш тэгээд. Тий өөрийгөө шахаад байвал угаасаа дарамт болно. Бүр тэр нь бүр ярмаш өгч санагдах юм шүү тий. Тэр гэр дээр бас нэлээд өмнө бас шүн ойргоо хончоод өглөө нь ирээд шүн бас хажуугаар нь юмаа бэлдээд тэр гэрийн талаар юм бэлдээ. Тэгээд маргааш нь ойргоо ирээд тэгснэ ахиж очиж нэг юм дуусгачлаа. Тэгээд баахан л аваад зав. Залуу насны сэрчүүж юм байгаа юм да. За ингээд шинэ оны шинэ хэн дугаараад өндөрлөлцгөө. Өдөр сайхан чил дугаар боллоо. Ингээд зүгээр ярьчихвал гоё юм байна те. Харин тийм. Заал мэдээл хүргэх таахгүй. Хаяа нэг хаяа ингэ шийдэж. Ер нь ингэж бодож байгаа. Зочид их оруулъя гэж бодож байгаа. Хэрэгтэй хүмүүсээр хэрэгтэй юм яриулъя. Тэгээ бид ч одоо шавхаад хүн юм чи. Дуусна шүү дээ. Тийм дуусна. Википедиа ш тэгээд зочид бас байгаа. Харин зөндөөлөн гоё хүмүүс байгаа. Хэлсэн байна. Тэгээд өртөөтэй хамт орой. За. Коммент Баяртай. Yay!